санаагаа талаар танилцуулбал. Манай Монголын залуучууд албаны солонгос салбар зөвлөлөөс зохион байгуулагдсан үйл ажиллагаа болон залуучууд албаны маань сургууль мэдээллийн групп болон номон дурлалцын клубээс энэ үйл ажиллагааг одоо залуусынхадад хэрэгтэй мэдээлэл, хэрэгтэй номоо солилцъя гэсэн нэрийн дор өдөрлөг зохион байгуулагдаж байна. За өдөрлөгийн хүрээнд болохоор сургууль мэдээллийн групп маань болохоор солонгост яаж сургуульд орох вэ, сургууль дотор солилцоог хэрхэн хийх вэ, тэтгэлэг хэрхэн авах вэ гэх мэтчлэн сургуультай холбоотой мэдээллийг оюутан залуустаа хүргэж байна. За манай номон дурлалцын клуб маань болохоор анхны уулзалтаа номоо солилцож уншийн нэртэйгээр үйл ажиллагаа маань явагдаж байна. Тэгээд залуучууд маань өөрсдөө уншсан, уншихыг хүссэн номнуудаа ингээд барьж ирээд залууд бусад барьж ирсэн бусад хүмүүстэйгээ номоо солилцоод хоорондоо танилцаад номын тухай мэдээлэл болон номын тухай яриагаа өрнүүлээд ингээд номоо солилцож аваад явж байгаа. Үйл ажиллагаа маань яг өнөөдөр анх удаага гэдэг утгаараа мэдээлэл маань бас жоохон хүмүүс дутагдaltaй хүрсэн багталтай. Тэрнээс бол залуучууд бас жоохон оролцоо жоохон бага гэдэг ч гэсэндээ дараагийн удаагаар мэдээлэл маань илүү сайн олонд хүрээд ингээ явах юм бол үйл ажиллагаанд маань илүү олон залуус хамрагдах байгаа. Бас илүү олон залуусаа номын клуб маань хэлсэн орж одоо номын үйл ажиллагаанд маань өдөрлөгт маань илүү идэвхтэй оролцоосай гэж хүсэж байна.